Daydream Awakening. Сайн байцгаана уу? За, охины ордныхондоо зориулж энэ уншлагаа хийх чинь. Тэгэхээр охины ордныхон маань сайн байна уу? Ойрын цаг хугацаанд одоо өмнөх сар болон энэ шинэ сар танд ямар шүү нөхцөл байдалтай байгаа вэ? Болон ямар зүйлс дээр та анхаарах хэрэгтэй вэ гэдэг талаар уншлага хийх чинь. Охины ордныхон маань ойрд хайр дурлалын тал дээр ерөнхийдөө маш сонирхолтой үйл явдалтай амьдарч байгаа бололтой. Гэхдээ юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэхээр хит одоо мөрөөдөөд хит delusional хит юм төсөөлөөд байхгүй зүйлийг байгаа мэт хэтрүүлж ингэж бодож итгэхээс жоохон болгоомжлох хэрэгтэй. Шинэ харилцаа ерөнхийдөө гарч ирж магадгүй хэрвээ харилцаагүй байгаа хүмүүс байвал эсвэл ерөнхийдөө яг шинэ харилцаа эхэлж байгаа тийм үе байж магадгүй. Юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэвэл өөртөө цагийг өнгөрүүлж жоохон холдоод ерөнхийдөө нөхцөл байдлыг яг боддоор нь харахыг хичээгээрэй. Хит бас одоо мөрөөдөмтэй тэр юм үүлэн дээгүүр бодит биш зүйлсүүдийг ерөнхийдөө тиймэрхүү төөрөгдөл мананд орохоос ерөнхийдөө сэргийлэх хэрэгтэй. Бусдаар бол ерөнхийдөө амжилттай шинэ харилцаад орж байгаа байж магадгүй юм байна. Энэ шинэ сард танд тийм сонирхолтой хайр дурлал заавалчгүй хайр дурлал биш юм аа гэхэд ерөнхийдөө сэтгэл зүйн хувьд бол нэрлийн тийм эрч хүчтэй энергитэй таатай нөхцөл байдал таныг хүлээж байна. Түүнээс гадна хамтын ажиллагаа маш ийм гоё дэмжигдсэн үе байна. Бусадтай хамтарч ажиллах өөрийгөө бусдад одоо би хамтрахад нээлттэй байгаа шүү гэдгийг илэрхийлэх ч юм уу тэгэх бол бас танд гоё юм өрөөгөөждөө ашигтай хамтын ажиллагаа бас айгүй дэмжигдсэн үе байна. Магадгүй аль хэдийн хамтраад ажиллаж байгаах үр дүн нь бол маш эерэг байх болно. Дээрээс нь яг юм мөнгө санхүү баялагын тал дээр яг зөвхөн мөнгө гэлтгүүгээр тэр хамтарч ажиллаж байгаагийнх нь бас одоо үр өгөөж нь айгүй ашигтай байх нэ. Таны хувьд яг та ашигыг юу гэж үнэлдэг вэ зөвхөн мөнгөөр биш одоо туршлага хоримтлуулах шинэ хүрээлэлтэй болох шинэ одоо чадвар бий болгох гэх мэтээр ямартайч маш их юм үр өгөөждөө таатай сайхан цаг үе байна. Өөр бусдаар юун дээр анхаарах вэ гэхлээр бас та хитрхээ өөрийгөө хүчлээд одоо тэр ажлыг биелүүлэхийн тулд дуусгахын тулд өөртөө агтсан хитээдсэн үүрэг ачааг өөрөөд дэшегээ ганцаараа мацаад иж магадгүй. Тэгэхээр бас өөр хэрэггүй ачаануудаас сул тавих хэрэгтэй. Тэгжээж бас таны дотор ерөнхийдөө илүү хөнгөрөөд ажил үйлс нь бүр илүү амархан бүтэх болно. Дээрээс нь дараа нь ч гэсэн асуудлууд ерөнхийдөө үүсэхгүй. Яагаад гэвэл дараа нь та дуусгасныхаа дараа бусад хүмүүст гомдолж магадгүй, эсвэл өөртөө гэмшиж магадгүй, өөрийгөө буруутгах магадгүй. Тэгэхээр ерөнхийдөө юм хүнд ачаа үүрцэн хит өөрийгөө шамдаад бас хүчлээд байгаа бол тэр бүхэн таны өөрийн хариуцлага шүү гэдгийг санах хэрэгтэй. Хинч таны нуруунд дээр одоо тавиагүй та өөрөө л тэрийг үүрсэн гэдгийг бас өөртөө эхлээд ухамсарлах нь маш чухал байгаа. Яагаад гэвэл бид нар бусад хүмүүсийг ерөнхийдөө ингээ буруутгах маш амархан байдаг болохоор бусад хүмүүст тогтчих гээд байдаг. Гэхдээ үүндээ бид нар өөрөөсөө л ингээд өссөн болохоор ч юм уу далд ухамсараасаа ингээд магадгүй дараа нь хариу хүлээгээд өөрөх стаасаа илүү ачаа өөрчих гээд байдаг. За тэгээд таны оюун санаа болон бусадтай харилцааны энэ цаг үе бол маш хүчтэй. Та маш ийм бусдад ингээд үг хэлэнгүү таны үгийг маш сайн сонсож тогтож одоо командыг хүлээж авах боломжтой. Эсвэл юм ойлгож тайлбарлахдаа бас айгүй мундаг лаг
цаг үе байна. Тэгэхээр энэ бас чадварыг гоё үнэлээд ашиглах боломжтой. Нөгөө талтаагаар хит бас өөртөө бардам бусдад гайхуулах. Тэ зүгээр юм өөрийнхөө аяас чадвар бэлэг болон мөнгө санхүү эд баялаг материалын зүйлсээрээ бас хит ингээд бусдад гайхуулаад бусдаа сайн хуваалцах чадахгүй тийм нөхцөл байдалд бас байх вэ гэдэг хөдөлгөөн гарч ирсэн. Хит зугаацаж цэнгээд тий юм бол дандаа баланстай байхдаа сайн байдаг. Зөв байдаг. Балансаасаа хэцрэхээр ерөнхийдөө ертөнц тэр балансыг бидний өссөн өсөөгөө цаанаас мань ертөнц дандаа тэнцвүүлж өгч байдгаа. Тэгэхээр бас хит зарим зүйлс дээр ингээд show off гэдэг шүү дээ тий. Бусдад гайхуулаад ч юм уу эсвэл ингээд саагаад байвал тэрэндээ ингээд мэдээж анхааралтай бас жоохон humble тий. Гоё даруухан дүлгүүн байх юм бол танд өөрт бас айгүй хэрэгтэй мессеж байх гэж найдаж байна. За охины маань уншлага нэг иймэрхүү байлаа. Баярлаа. Баяртай.